байсаа ирээгүй юу те. За ингээд амар байсаа тэгээд юу нойлогдож байна. За ингээд насан туршидтэй уралдаан маань хоёрдугаар шатны ингээд дуусчлаа. Одоо шүүгч нар маань тэгээд шүүгээ танилцуулах байна. Guten Tag. Sie haben eine mongolische Orden, so wie ich sehe. Also welche Orden ist das und wie heißen Sie? Und können Sie uns kurz vorstellen, wer Sie sind? Mein Name ist Uli Seidler und wir haben schon vor 12 Jahren Kontakt bekommen über Sibirien, Baikalsee mit den Buryaten und der Wunsch war da, möchten in die Republik. Waren Sie dann in der Mongolei? Und dann war ich viele Jahre dort, gleich 3 Jahre hintereinander und habe eine Gruppe gegründet, eine Selbsthilfegruppe von Frauen, die filzhandwerklich arbeiten. Und da haben wir einen guten Kontakt, der ist bis heute noch. Und wie heißt der Laden oder Firma, die mit dem Filz bearbeitet? Ja, das ist in Chingeltay, ist es so ein Juttenhotel. Und wir sind dann mit den Frauen dort in Kontakt gekommen. Aber der richtige Kontakt, der läuft hier über Ingolstadt. Wir waren immer über Ulaanbaatar und eben mit der Familie von Urna und Solo. Deswegen und ich mache Deutsch Nachhilfe, damit sie am Gymnasium zurechtkommen, mache Kunst und Bildhauerei und habe auch da Leute kennengelernt. Das ist auch für uns Westdeutsche recht fruchtbar, dass wir sehr spät nachkommen, was alles schon über die DDR damals vorgeleistet worden ist. Das ist hochinteressant und da habe ich mich auch überall eingeklinkt. Und nicht, dass ich mich wichtig mache, aber die Leute dort in Ulaanbaatar, die warten auch darauf, fruchtbare Beziehungen zu bekommen zur neuen Bundesrepublik. Haben Sie vielen Dank, dass Sie heute auch hier in diesem Morgenchor Festival da sind und wir hören uns nochmal wieder. Und gerade fängt den Preisverleihung an und dann sprechen wir nachher nochmal. Vielen Dank. бидний хуурын сургалтын үед нэг буцаад уулзах тийм авьяас наадаж байхгүй учраас хэдэн зүйлийг хэлэх ёстой болов гэж бодлоо. Энэ хуурын дээр нэг нарийн барьж явах хэвээр хэдэн лиг биелдэг. Одоо зөвхөн маш хөвчлөгийн хийж манай шилдэг байсан байхгүй. Муу хуурч чих мушгаж гэж. Тэгэхээр бид нар юуг харж байгаа гэхээр үнэхээр баянгийн өөрийнхөө хөгжүүлгийг боддог зорддог хүн татдаг хүний хуурны чих нь өөрөө ямар ч асуудал байдаг. Тэгэхээр муу хуурч чих мушгаж гэдэг нь юу гэж вэ гэхээр дутуу хийгээд юм шиг гэсэн үг. Тэгээд хоёр дахь нэг нарийн лиг нь сархад хүрсэн ч юм уу. Алкогольтой холбоотой зүйл хэрэгсэн бол хүрч болдгоо тийм нэг хатуу биш. Тэгээ хүмүүс харахад ингээд зарим монголчууд айд ороод ингээд толгойг цааш нь хараад ингээд өөрөөний болд ингээд тавьчихсан байдаг. Юм яхаар үхэж юм бэ гэдэг. Тэгээ монголчууд гэрийн баруун хавар гэдэг. Тэгээд гэрийн хавар очиод хаалга руу хараад зогсоод баруун хавар гэсэн шүү дээ. Орон чигээр очиод энэ баруун хавар шүү. Гэрийн хавартаас өвдөг хараад баруун хавар. Энэ яг дээрээс нөгөө ихтэй гэрийн эзний тал дээр Батнаар байдаг үчим учраас ер нь би ингэж ойлгоод байгаа шүү дээ. Одоо чинь манай залуучууд бүгд зөндөө боолж гэж юм дээ. Би яг ойлгоод байгаа болохоор
тэр хүмүүс одоо хөгжимчин хүний сэтгэл зүй, хөгжимчин хүний хөдөлмөр тийм үү? Яаж яаж хөгжимчин бол энэ хөгжим тоолох гэсэн зүгээр нэг ингээд 6-аас дээш нэг юм аваа гаргаад ингэ зүйл биш тийг хамгийн түрүүнд мэдэрч хэлж байгаа хүмүүс тэдэр байгаа. Тийм учраас одоо энэ залуучууд хүүхдүүд ер нь та нар өөрсдийн битгий голоор хуучин цагт за гэрээс нь толгой дээр ховтомод дуусах нэг хүн гэж заавал нэгээ лам болгодог байсан шиг тийм ойлголтоор юм ш. Болоод өөрсдөө бүгдээр аав ээж нь өөрсдөө оройлаад юм үндэсний хөгжмөд рүү ойлцоо язгуурлага ойлголт. Монгол хүний чинь дэлхийд нутгаас хол юу ч юм бэ? Монгол соёлч юм ш. Тэр соёлч юм учраас. Манайх нэг ойлголт би гаргашаа явуулсан нэг класс сараад нэг татлаг заагаад өгч ш. Энэ үеийн ам үзүүл биш. Тэгэхээр энэ маш арчил хамбогт нөгөө цаг хугацаа гаргаад энэ чинь та нэгэд эзэмшчүүл өөрөө гэхдээ шавраа өргөн шүү дээ. Энэ чинь тэр чинь эдийн засгийн хэмнэлттэй шүү дээ. Тийм үү? Эдний л орлого багасны танад хэмнэлттэй байна. Бүгдээр энэ хуур татдаг энэ хэлбэрлөө юм олчгол сайн шандараа шинтээр тийм үү? Энэ бол уралдаан гэж ойлгохгүйсэн энэ бол угсаа нөгөө цуглалыг бий болгоод тав бүгдээр үндсний соёлроо бүгдээр ойлголтооч гэсэн тийм агуулгаар хийж байгаа. Энэ фестивалын гол агуул тийм гэж ойлгож байна. Тэгээд бүх оролцогчдоо аливаа уралдаан бол байр эзлэхийн гэхээс илүү өөрийгөө сориод өөртөө том зориг гаргаад оролцох чинь өөрөө асар том ялгалт шиг. Бид нар оролцоход иргэдэд өөрийгөө ялцсан ирж байгаа, ялг байгуулсан ирж байгаа учраас бүх оролцсон хүмүүстэй. Тэгээд дараа үзээд биш энэ ч уралдах ах ээж нарт эдгээр бүдэн гэж байна. Бүдэн үгийг дараа амжилт гэсэн тавдидоо шинж сайн байна гэж спорт дуусна. Уу эргээд ангидаа суухгүй хэрэг жил болж байна. Маш их баярлалаа. 20 минутын дараа доор өрөөнд 23-ын хэлэлцүүлэгтэй байгаа шүү. Европын морин хуурын анх дугаар наадам өнөөдөр 2 өдөр морин хуур сонирхогч хүүхэд насан туршид дунд насны ангиллын уралдаан 2 өдөр амжилтаа үргэлжилж дүнгээ гаргалаа. Ингээд шагнал гаралтуулах ёслолын ажиллагааг нээж үг хэлнүг хэмээн морин хуур чуулгын филармоны удирдаач Төвшин сайхан таныг тайзан авъя. За ямар тач хамгийн хэцүү ажил шүү дээ ингээд юм шүүгээл байгаа юм шиг мөртлөө хамгийн хэцүү ажил байхгүй юу? Schwierige Aufgabe, die Juryaufgabe zu übernehmen. Хэнийг нэг гомдоморгүй, хэнийг нэг хит баярлуулмааргүй. Man möchte natürlich nicht, dass einige Leute ausscheiden müssen. Тэгэхээр ер нь тэгээд уралдаа би таавхан бол бие байрлах хэрэгтэй байсан гэдэг ч юм уу. Энэ бол ерөнхийдөө шүүлт бол ямар ч тийм доголдол байгаагүй. Бидний тавьсан дүн ерөөсөө яг л байраараа таардсан. Aber Wettbewerb ist Wettbewerb. Also es gibt immer den ersten, den zweiten, den dritten und dann gibt es leider Kandidaten, die ausscheiden müssen. Und wir haben immer die Fairness vorgezogen, also dass jeder fair bewertet wird. Und so präsentieren wir jetzt die Premierten von diesem Wettbewerb. Тэгэд уралдаанд нийт оролцсон их зориг зүрх сэтгэл гаргасан бүх оролцогчдоо бас уралдааны зохион байгуулагчид мөн шүүгчдийн өмнөөс бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байна. Daher bedanken wir uns bei allen Teilnehmenden an diesem Wettbewerb
egal wer welchen Platz eingenommen hat oder eben keinen Platz. Aber vielen, vielen Dank, also dass Sie hergekommen sind und am Wettbewerb teilgenommen haben, dass Sie dieses Musikinstrument lieben. Und danke sage ich auch an meine Jurymitglieder, also die mit mir die Bewertung abgegeben haben. Тэгээ яг энэ хувьд яриад байгаа шүү дээ. Хүнд хэцүү мөчд бас хамтдаа шүүсэн хоёр шүүгчээс дуудахгүй бол би ганцаар да тийм биш. Ich fühle mich so ein bisschen alleine auf der Bühne. Ich möchte bitte meine Jurymitglieder auch auf die Bühne bitten.